Нэг сая хэрэглэж чадахгүй. Намайг дагаад яваарай. Хүүхдүүдтэй хамт намайг дагаад яваарай. Эрхэм зарж ирсэн. Мяатрын хөгжил хүсэлт компани улаанбаатар төрсөөл чиглэлийн орон зайг аяллаа дугаартай нислэгээр төржиж баярын хавтаа гар болгонтой Мяатрын хөгжил хүсэлт компани 2024 оны 1 саяар зарж тодорлоо. Тань баярын бүгд альстраа болсон сайхан бүлийн сэсгэрүүдийг Мяатрын сонгон мөсөлтөний зарж ирсэн. За сайн байна уу та? За ингээд манай компаниг сонгон үйлчлүүлээд түүхэн цаг үед 1 саяжих орчигчоор тодорсонд баяр хүргье. Тэгээд Смят компани зүгээс гарын байлиг. За ингээд манай компани мөнгөн зугаа үлэг буюу онгоцны модель. Тэгээд хүссэн үедээ гэр бүлийн хамт манай компани хүссэн чиглэл зорчих тийзийг бас ингээд бэлгэлж байгаа шүү. Өчөө ингээд их юм бичгээ гэдэг ингэж байгаа шүү. Нэг сая хэрэглэж чадахгүй. Сэмэнөө намайг Гандулам гэдэг. Тийм би санхүүч мэрэгчлээ. Тэгээд сүүлийн ер нь 2-3 жил Солонгос руу бол жилдээ нэг 3-4 удаа явдаг болсон. Тэгээд ер нь явах болгондоо дандаа Мятыг сонгодог. Одоо энэ удаад 2 хүүхдэд дагуулаад Солонгос руу аялахаа явж байна. Үгүй эхлээд нэг ихч ирсэн. Тэгээд ихч ирэнгүүтээ одоо удахгүй нөгөө юугаар нэгдвлээ. Тий зарлангаар одоо нөгөө юу хэлхийг нь сонсороо гэд. Тэгсэн чи миний нэр мэр явал би бүр гайхаад хөөе хаасан бэлээ гэд. Тэгсэн чи бүр 1 саяд хэрэглэж болсон гэ. Би бүр өөрөө амар шокнд ороод амар баярлаад. Одоо л жоохон шокноос гарч чадахгүй. Тийм лээ. За өглөөний мэнд манай 1 сая дахь зарчигч болсонд баяр хүргье. За тэгээд та гурийнхаа суудлыг англиар дэвшлүүлээд бизнес англи суудл болгосон байгаа. Тэр Word байсан гардуулаад өгч 1-ийн F, 1-ийн D, 1-ийн C суудалтай. Сонгорой. За тэгээд үндэсний агарын хэрэглэгчээ байна. Сонгож үйлчлүүлж байгаарай. За. За баярлалаа. За өнөөдөр Мят компанийн хувьд бол түүхэн өдөр тохиож 1 жилийн хугацаанд бид 1 сая дахь зорчигчоо тээвэрлэлтэнд хүлээж авлаа. Энэ нь бол Монгол Улсын засгийн газраас зарласан Go Mongolia хөтөлбөртэй шууд уялдаа холбоотой юм а. Аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажилладаг Мят хувьцаат компаниг сонгон үйлчлүүлдэг үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа.